За та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье. Өнөөдрийн хичээлээр нэг фазын тооллоор та 5 групптэй айлын самбарын холболтын схемийг авч үзье. За энэ багш нь юу зурсан бэ гэхээр нэг фазын тооллоор та айлын 5 групптэй самбарын бүдүүч схем зурсан байна. За жишээлбэл одоо манайх жишээлбэл 28-9 тоот гэж бодъё л да. Тэгэхээр энэ манай 220-ын тоол одоо манай хэрэглээг тооцох бүдүүч схем гэсэн үг баггүй юу? Гаднаас 220-ын болт орж ирнэ. За энэ дээрээс сэр дугаар нь болохоор ва4729 фи гэсэн 2 фазын автомат тавьж гисэн байна. За фи гэдэг байгаа нь болохоор KWH гэдэг нь 220-ын тооллуурын тэмдэглэгээ хийж байгаа. За 220-ын тооллуураа гаднаас ирж байгаа автоматнаас 220-ын тооллуураа залглаа. Доошоо AD12 гэсэн дифференциал автомат залгаж өгсөн байна. За энэ дээрээсээ L0 гэсэн хоёр шугамаа холбож өгсөн байдал харагдаж байна. За энэ дээрээс нэгдүгээрт нь F1 гэсэн дифференциалтай хоёр төлөлт автоматыг би энэ дээр тавьж өгсөн байна. За энэ дээр ердийн арь зэтгэн дээр тавьж өгнө. За энэ ердийн арь зэтгэхний автоматны одоо ампер нь хэд байх вэ гэхээр одоо 20-с 25 ампер бол тавьж болно. За харин лисва билетхэн дээр болохоор яах вэ гэхээр асалтын ампер өндөр авдаг учраас 25-аас 32 амперын автомат сонгож их нь бол илүү тохиромжтой байдаг. За F5, F6, F7 гэдэг нь юу гэхээр ерөнхий гэрэлтүүлгээ бол энэ 3, 4, 5 дээрээс холбож өгнө гэсэн. Нэг фазын автоматууд тавьж өгөх нь бол тохиромжтой. За тэгээ гэрлэн дээр болохоор 10-аас 16 амперын автоматыг сонгож өгөх нь бол тохиромжтой байдаг. За тэгэхээр өнөөдрийн хичээлээр би та нарт юу ойлгуулах гэдэг нь вэ гэхээр нэг айлын хэрэглээг тооцохын тулд бид хэд яах вэ гэхээр ингээд 5 групп болгоод өгчдөг байх нь. Жишээлбэл одоо ердийн арь зэтгэхийнхаа нэг автомат нар холбож өгнө гэсэн байх нь шүү дээ. За дараа нь лисва билетгээ бас тусад нь нэг автомат сонгоод 25-аас 32 амперын автоматыг бол сонгоод тавиад өгчих юм бол нөө асалтын ампер өндөр авдаг учраас одоо илүү тохиромжтой байдаг. Арай бас жишээлбэл том өрөөний монтажийг бид нар одоо 2-т 2.5 утсаар хийсэн бол лисо билетэн дээр нэг 4-т утас ч юм уу арай нэг ачаал даах хөндлөө хөтлийн бас томруулаад тавьж өгөх шаардлагатай. Тэгжээж бид нар нөгөө асалтын ампер өндөр авдаг учраас билетх маань хэвээ ажиллана гэсэн үг. Гэхдээ ердийн тохиолдолд хэвийн тохиолдолд бол нэг асцсан байхад бол хэвийн гормоор ажил явна гэсэн үг. За гэрэлтүүлгийн дээр бол ерөөсөө 10-аас 16 амперын автомат байхад илүү тохиромжтой хангалттай байдаг. Тэгэхээр би тэгээд өнөөдрийн хичээлээр яах вэ гэхээр одоо сарын хэрэглээгээ тооцож болж байна. За 15 хоногор тооцож болж байна. Өдрөөр тооцож болж байна. Ингээд бодоод жишээлбэл өдөрт манайх одоо хэдэн дөрөвний одоо цахилгаан хэрэгэлдэм бэ гэдгийг бас тооцож болно. Мөн адилхан 15 хоногт хэдийн одоо хэмжээний хүчил хэрэгэлдэм бэ гэдгийг гаргаж болж байна тийм ээ. За мөн адилхан сараар бол одоо нэг конторууд хариуцсан байр өдөр байцаагчд нэгээ танах төдөн төгрөгийн өнөөдөр хэрэглээ гарсан байна гэдээ биднэрт мессеж ирдэгтэй адилхан бас ингээд сараар нь тооцож олгож болдог. Тэгээд би тэгэхэд ер нь яах вэ гэхээр яагаад энэ дифференциалтай автомат тавьж өгöd байгаа юм бэ гэхээр дифференциалтай автоматын давуу тал нь бол өөр дээр мэдрэгчтэй ачаал ихслээ одоо богино залгаа үүсч одоо тог хилбэлцлээ гэх үед бол өөр дээр мэдрэгчтэй 0.100-ны 4 мА мэдэрдэг учраас шууд ингээ хаяад хилхийг таслаад яах нь хэрэглэгчээ хамгаалдаг байх нь ийм сайн давуу талтай байдаг. Тийм учраас энд дандаа дифференциалтай автомат сонгож өгсөн байна. Энэ арь зэтгэн дээр. За жишээлбэл энэ ва47 29 2 фи гэдэг нь 2 фазын автомат гэсэн үг тийм ээ. За энэ болохоор EK автоматыг гэж бод бид шүү таньж болно. Нэг яа тэгэхээр тэмдэглэгийн дээр нь ва47 29 2 фи гэдэг тавьсан. За 2 фазын автомат юм байна. За нэг дээшээ доошоо буулгадаг таслуур нь шар өнгөтэй байх юм бол за EK автомат юм байна гэж ялган. Жишээлбэл олон улсад стандартчлагдсан 2-3 том үйлдвэр байдаг. Жишээл тэрний нэг нь бол Оросд байдаг EK гэсэн том компани байж байгаа. Дараа нь Хятад ард улсад Чинт Дилиш гэж хоёр маш том үйлдвэр байдаг. Нэг фазын тооллоор та айлын 5 группийн самбарыг тайлбарлаж өглөө. Анхаарал тавьсанд баярлалаа.